Ардчлалын салхи сэвэлдсэн 1990 онд Банзрын лав гэж угаа сангийн далайн хөвөнд байсан Дэчин галвын хийдийн туурин дээр мөргөлийн сүм суургаан нутгийн буурлууд дагаан хамтран босгож олон 10 жилийн туршид нуун хадгалж хураан цуглуулж байсан ном судар бурхан дахилаан дэлгэж хурал ном хорон жил болгон өвгөн буурал ихэр хоёр хайрхан сангийн далайн нуур аан аргадан нутгийн олондон буян үлдэж яваа гэгийн үйлстэн билээ. Баатар вангийн хушууны шарвдаржалан хийтэд шавлан сууж угаад хулмаар харвалж мал малсаар 1956 онд сангийн далайн малчин ардуудан уриалж 35 жил нэгдлийг санаачлан байгуулагчдын нэг бөгөөд нэгдэл нийгмийн мал сүргэн өсгөн үржүүлж ашиг шимийн нэмэгдүүлсэн олон жилийн тогтвортой амжилтаараа 1966 онд бүгд найрамдах Монгол ард улсын авраг малчин цал хүртэж хөхмөрдчүүдийн итгэлийг хүлээж ардын их хурлын депутатаар 2 удаа сонгогдож байсан Гави Атан билээ. Сангийн далайдан ирэх болгон доонл 2 хөгшөнтэй уулзаж нутаг усныхаа тухай яриагийн хальсандан буулгаж авна. Харин 2 жилийн өмнө нутагтан ирээд золгохоор очиход 70 гаруй жил ханилсан насны ханин бурхны оронд одсон байлаа. Ачтай 6 өсгийгээ наялан шүлгэлэн мууши 18 тамуда хүргэлгүй навруу умри хавламаны хонри хавламаны очрваны бурхныгээ нарайтэр шүти олон хийсэн хэлэнц санан тадри Maria Lomani in alta saren tulul salbekchavte alta saralessta yumuymatat khajavta ke thumu allamay namara magalta Monголда яра их улсын хамгаалалт төлөвлөлт болгон тусын тул дамрын хултгайл гэж их маана машин компьютер яндан тэр ном дэнчур маань яндар юм л та энийг л их хүмүүс явах юм хэдэн өөр хүүхд намаар болоо өчнөд олонго яваасаа нутгаар өмнө бороо тэнгэр хайрлаасаа нэг ихтэн уудтгийн хөдөн тэнгэр өргөчөөгөө дэмээ суургаж дэвчиднэр өргөчөөгөө суургах Өвгөн буурал хайрхан сангийн далай нуур ихэлсэн уул толгодон тушиж төрсөн буурлууд маань жил ирэхэд тусмал өмцөм цөөрсөөр уулсан нурсан юм шиг сурггүй болох нь сэтгэлийн гүнд гуниг төрүүлнэ. Монгол улсад мороор угалсан сум 2 хон байдгийн нэг нь хөхмөрт. Сангийн далайн нутагаас гэхэд онгорын шарга, цамья имбар, нямсрынгийн улаан, самдангийн жижиг халтар, Аквагийн халтар, дооёгийн хээр, гямбын хээр, замын саарл, гүндийн хул, хүрэн халзан, баатрын хул, номблын хээр, шижвийн хээр, сандуужмын хондон, зулын бор азраг зэрэг хурдан хүлгүүдийн тоосон замхраагүй араас нь өнөө ихний уйж сойсон бүрсрэнгийн улаан, мөнхөгийн хээр, халтар, инг сайхны хүрэн ядмаагийн халтар зэрэг холорийнхондан алдартай хурдан буян цолоо. Айта ачмай хүдэг тэнгэрлэг мордмэн оо. Дэвсгэртэй хасса таммагатай шагашигтэн аттоо маннай аттоо тахийн утумтай хандарато Өвгөн буурал хайрхны оройгоос зэрэг лейтэн цэнхэрдэх алдарт хүйсийн говийн зүүн суг Монголын ихэлсний баруун хормойд миний төржүүлсэн тоонот хөхмөрт сумын төв сайран харагдана. 1931 онд дэлгэр уулын болон ловон уулын сумыг нэгтгэн хөхмөрт хэмээн нэрлэжээ. 1940 онд хөхмөрт сумын төвийг сайн устын дэнжид төвлөрүүлэн барилга байшин барьж эхэлсэн түүхтэй.
Одоогоос 40 жилийн тэртээ хөхмөрдчүүд түүхт 50 жилийн хэн ойг ёслон тэмдэглэж байсан баярт үйл явдлыг кино хэлснээр мөнхлөн үлдээсэн маань энэ. Дөрвөн жил гэдэг хүний амьдралын хувьд их хугацаа ч гэсэн суморны тухайд бас ч гэж түргэн өнгөрчээ. Баяр ёслолын шагнал урамшил. Эдгээр ахмадуудаас маань одоо хэдэн өнөөдөр үлдэвдэ. Ингээд бодохлоор санах, сэрэх, ухаарах юм ихээ. Ер нь ой тэмдэглэнэ гэдэг бол өнгөрсөн эргэн дурсах, өнөөгөн шинжин дүгнэх, ирээдүгэн тандан судлах 3 цагийн бэлчээр зангила буюу. Тиймээс ч та бүхэнд 40 жилийн өмнөх энэ агшинг эргэн дурсуулахын учир үүнд оршмоё. Гамболдын гончиг сүрэн хөхмөрдсөн нэгдлийн дараагаар 18 жил ажилласан хүнтэй 1924 оноос хойш 90 жилийн хугацаанд 30-аад дараагаас хамгийн олон жил ажилласан энэ хүнийг онцлон дурсахын учир төрж өссөн сум орнон хөгжүүлэх талаар ихийг бодож хэрэгжүүлсэн гэхэд хэн ч хэрэгэлцэхгүй. Сумын анхны дарга Эренцэнгийн хулгараас авахуулаад 70 насны өндөрлөгт хүрэхэд хөхмөрт сумыг удирдах явсан хамгийн отгон дарга нь Монгол улсын ардчилсан тогтолцооны үед ардын их хурлын депутатаар сонгогдсон Монгол ардын хувьсгалт намын онц их хурлд төлөөлөгчөөр оролцож явсан нутгийн унган хүү Бааранд хөхмөрдчүүд итгэл хүлээлгэн засаг даргаар сонгожээ. Зах зээлийн нийгмийн шин тогтолцоонд сум орнон удирдан зохион байгуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үргийг хүлээсэн сумын засаг даргын тамгын газрынхан ажил төрлөө зөвлөлдөж байгаа нэ. Сумын ардын депутатуудын хурлын тэргүүлэгчид төрийн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Нас 2012 онд одоо энэ 4 жилийн хугацаанд эхний ээлжинд бол энэ хөхмөрт сумыг одоо гэрэл гээгээтэй болгоё, цахилгаантай болгоё, одоо эрчим хүчтэй болгоё. Энэ эрчим хүчтэй болсноор одоо сум орон нутгийн одоо ард иргэд одоо бас зохион хэмжээнд бол өрхөө болгоно нэмэгдэх, сайжрах. За бас энэ чиглэлээр одоо гэрэл гээгээтэй болсон юм чинь эхний ээлжинд бол ядаж энэ айл өрхөд нь бол зуны цагт мах шил энэ цай сүгээ бол хашлахгүй, өмхөрлөхгүй, муудуулахгүй ингэж идэх хэрэглэх. За дээрэс нь одоо энэ айл өрхөд энэ албан байгууллага аж ахуйн нэгжүүд бол жижиг үйлдвэр, жижиг дунд үйлдвэр, өрхийн үйлдвэр, цех ийм одоо зүйлүүдийг бол бий болгох. Тэгээ мөн жижиг засвар, ахуй үйлчлэгээ гэж юмнууд нь бий болгох. Энэ ажлуудыг бол хийх ажил бол их нь бол тодорхой. Тэгээд энийг бол 2009-оос 2010 онд бол хөхмөрт суманд одоо Ховд аймгийн Даруй сумаас одоо Оросын одоо ийм найдварт их үүсгэх болох. Энэ өндөр хүчтэй шугамыг бол оруулж ирсэн. Энэ шугамыг оруулж ирэхэд бол 1 тэрбум 284 сая төгрөгөөр энэ гэрлийн асуудлыг бол иж өрн шийдсэн. Сумынхаа эрүүл мэндийн газрыг, эрүүл мэндийн байгууллагыг эхний ээлжинд ямарчсан одоо 10 ортой 2 давхар хүн үнэлгийн барилгыг бол шинээр барьсан. Энийг бас мөн одоо
доторх одоо эд огшил тоног төхөөрөмжийн бүгдийг шинжилсэн. Энэ ажлуудыг бол ингэж хийлсэн байгаа. Энэ хүмүүнлэгийн барилгыг 400 сая төгрөгийн бол хийж энэ барилгыг барьж дуусгасан. 2012 оны орон нутгийн сонгуулиар байгуулагдсан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 21 гишүүн 7 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар Ившин хорлын ган толго, гишүүдэд Лаасрунгийн Данилов, Лавгийн Сумаху, Даваажугийн Чимбат, Гончгийн Энхболдбаатар, Ханчингийн Даш, Номболын Ловсон, хурлын нарийн бичгийн дараагаар Жамцын Энх хоёр сонгогдсон ажиллаж байна. 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд зохион байгуулагдсан иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар сумын засаг дараагаар нутгийн унган иргэн Доноогийн Даваадоржийг сонгон баталжээ. Хохиморд суманд 5 багийн 632 өрхийн 2136 иргэн аж төрөн амьдарч байгаагийн 40 гаруй хувь нь сумын төвд амьдардаг бөгөөд хөдөлмөрийн насны 1101 хүний 88.7% нь хөдөлмөр эрхэлж 11.3% нь ямар нэг ажил хөдөлмөр эрхлээгүй өрхийн орлогогүй байна. Сумын засаг даргын тамгын газар нь нийт 18 төрлийн ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Засаг даргын тамгын газрын дараагаар Бямбажувын Батбаатар, төрийн сангийн төлөөлөгчөөр Аргачаагийн Алга, Нягтлан бодогчоор Энх сайхан Туяагэрл, дотоод ажил тушаал шийдвэрийн биелэл хариуцсан төшмөлөөр Алигэрма, газрын даамлаар Ариун Чимэг, татврын улсын байцаагчаар Энх төгс, нийгмийн бодлого хариуцсан ажилтнаар Дарин Аварзит, мал энэлэг үржлийн тасгийн дараагаар Үржингийн Алтайбаатар, мал аж ахуй хариуцсан мэргэжилтнээр Дагзама, газар тариалан жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтнээр Отгон баярын Мөнхтуул, нийгмийн халамж хариуцсан төшмөлөөр Лаасрунгийн Ган Эрдэнэ, нийгмийн даатгалын улсын байцаагчаар Амрын Бадам цэцэг, иргэний бүртгэл мэдээлэл хариуцсан улсын бүртгэгчээр Жаминма, архив бичиг хэргийн эрхлэгчээр Норсонгийн Баярмаа нар ажиллаж байна. Болон дэлхийн зөв боломжт амьдарч байгаа нутгийнхаа уугуул суугуул иргэдэд энэ сайхан өдрийн мэндчилгээ дэвшүүлж байна. Манай Хохиморд сум сүүлийн 2 жилийн хугацаанд үнэтэй сайхан уул болж дэлгэр сайхан зам болж ер нь сумын ард иргэд бид сайн сайхан амьдарч байна. За мал сүрэг 5 төрөл дээр өссөн 13 оны эцсээр манай сум 88,888 толгой мал тавлуулсан. Оны эхний хагас жилийн байдлаар 33 мянган толгой төлөв хүлээн аваад нийтдээ 120 орчим мянган толгой малтай болох ийм төлөвтэй өрсөлдөөн тооцоогоор ийм төлөвтэй байна. За сумын хэмжээгээр бүтээн байгуулалтын ажил бол олон хийгдсэн. Хөрөнгө мөнгөний хувьд бол саатахгүй ингэж хийгдэж байгаа. Ер нь сумынхаа иргэдийн санал салаачлууд болгуулаад иргэдийнхаа одоо хүсэл эрмэлзлээр ажлуудаа нэрэмблээд олонхын салан авсан ийм ажлуудыг бол хийж үүсгэж байна. Энэ жилийн хувьд 414 сая төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө, за 50 орчим сая төгрөгийн сум хөгжүүлэх сангийн мөнгө орж ирээд хүлээгдэж байна. За иргэдийн саналыг авсан бүтээн байгуулалтын ажлууд зориулагдана. За манай иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгч хуралдаад тэргүүлэх чиглэлээр малжуулах ажлыг гэж сонгосон байж байгаа. Ер нь хүн сумдаан ажилтай болох амжиргаан дэвшлүүлэх залуучуудыг одоо сумдаан сууршуулах ажил бол малжуулах ажил юм а гэдэг ингээд тэргүүлэх чиглэл болгоод малжуулах ажилд бол төлхөө хөрөнгө мөнгө шийдэж ингэж ажиллаж байна. Төслийн ил тод байдлыг яг олон түмэнд мэдээлдэг ийм журамтай болсон 1-р сарын 25-наас эхлээд ер нь сар бүрийн эхний 7 хоногийн Бям гарагт төсвийн ил тод байдлын тайланг ард иргэдэд тавьдаг болсон төсвийн бүх байгууллагууд. Энэний үр дүнд бол төсөв ямар зүгээр зацуулж өгч байна гэдгийг иргэд олон нийтээр мэддэг болж байгаа. Энэ туршлагын маань аймгийн бүх сумууд авч хэрэгжилж байна. За төсөл бол эзэнтэй очдог болсон байж байгаа. Төслийг бол олон түмнэр хэлэлцүүлдэг. Хэнд ямар төслийг өгөх үгээд ер нь ажиллаж байгаа иргэдээрээ сумдаа хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг хийх ийм зорилго тавьж байна. Уул нь бол хуучин гадны хүмүүсээр хийждэг байсан ажлуудыг бид нар сумдаа хийх ийм зорилго тавиад ажилгүй иргэдийн ажилтай болох
За хот суурин газар руу нүүдлийг багасгах чиглэлийн ийм ажлуудыг хийж байна. Энэ жил 100 сайхан болох төлөвтэй байна. Түүхт 90 жилийн ой болох гэж байна. Энэ ойдоо энэ төрөвчийн хэлсэн энэ тархан сууршиж байгаа уугуул суугуул иргэдээ бүгдээрийн нэрхийг урьж байна. Та бүхнийгээ бид баяртай хүлээж авах болно. Та бүхэндээ ажлын үнээр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэнгэрөөё. Хохиморт сумын баг сургууль анх 1940 онд Улаанбайшинтад 2 багш 30 сурагчтайгаар 12 гэрдэд өвхнөж сургалтын үйл ажиллагаагаа эхэлж байсан юм. Анхны захирал Аллагмарт Цэймпил, анхны багш Өлзий Баянгийн нэмжигээс ахуулаад анхны аавсаг заасан үеийн эрдэнэ төвч нараа олон мянган шавнар нь эргэн дурсаж сэтгэлдээ хүндэтгэн дээдэлсээр явна. Хохимортын сургууль 1970 оноос 8 жилийн, шинэ зууны эхнээс 9 жилийн дунд сургууль болон өргөжж, захирлаар нь Шаатай хүүгийн болд ажиллаж байна. 2013-аас 14 оны хичээлийн жилд тус дунд сургуульд 17 бүлэг 356 сурагч. За 27 багш удирдах ажилтан, 14 ажилчин, удирдлагын чанартай 11 ажилтнтайгаар ингээд 51 хүний өрөлтгөнтэй сургалтын үйлчлэлийн ажиллагааг бол одоо хичээлийн жил байна одоо дуусч байна. Энэ хичээлийн жилд бол бид бол тодорхой одоо зорилтуудыг төвшөөрөн ажилласан байгаа. Монгол улсын засгийн газар боловсролын яамнаас хэрэгжүүлж байгаа одоо авьяас хөтөлбөр, ном хөтөлбөр, багшийн хөгжил хөтөлбөрийг бол амжилттай хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа хэвээ явуулаад дуусгаж байна. Энэ хичээлийн жилд 9-р ангийн 47 сурагч амжилттай төгслөө. 2014-өөс 15 оны хичээлийн жилд 6 настай 44 сурагч элсэн орд суралцсан энэ жил. 1971 онд ашиглалтанд орсон 75 хүүхдийн дотор байр ажиллаж байгаа. Энэ хичээлийн жилд бол нэг 50 орчим хүүхд дотор байранд амьдарсан. Одоо хүүхдүүдээ бол бид 100% амьдруулж байгаа энэ дотор байранд. Ер нь сурагчдын дотор байранд амьдрах, сурах тэр орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд олон одоо арга хэмжээг бол авч хэрэгжүүлж байгаа. Нэг нь бол 1,343 сая төгрөгөөр 100 хүүхдийн 2 давхар гал тоогоо өгөхөд одоо энэ зүгээр шин дотор байртай болно. Өнгөрсөн зууны түүхэнд нэгч гавьяатгүй байсан Хохиморт сумын тухайд сүүлийн 10 жилийн дотор гавьяат золтон 6, эрдэмтэн доктор 4 шинээр төрсөн нь харьцангуй дээд амжилттай. Одоогоос 10 жилийн тэртээ 2004 онд Сангийн Далайвагийн уугуул аймгийн 10 жилийн 1-р дунд сургуулийн заахаргын нэгдлийн эрхлэгч Зөвлөх багш Эргдэл Давгийн Нямсран, Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгч Нацгийн баг үндийн гараас Монгол улсын гавьяат багш хэмээх эрхэм хүндэт цол тэмдгэн авч байгаа нь энэ. Энэ цаг мөчид Монгол түмэн говьл тайчууд түүний дотроос Хохимортынхан хичнээн их баярлаж бахархсныг үгээр хэлхийн аргагүй. Тэгвэл тэр жилийн зуны ихэнх сарын сүүлчээр Хохиморт сумынхан сурч багшилж байсан төрлөх сургуулийнх нь хамт олон 1959 онд Хохимортын баг сургуулийн 4-р ангийг төгссөн нэг ангийнхан нь олон зуун шавнар нь анхны шинэхэн гавьяатан хүлээн авч баяр талархлаар дэвшүүлэн байгаа нь энэ. Нямсран багш үнэхээр булган сүултээ гавьяатажээ. Дараа жил нь буюу 2005 онд 2 дахь гавьяат мөн л Сангийн Далайвагийн харьяат Ахмад Тайварчин Алтай сайхан компанийн зөвлөх Хасим Баттажгүй байсныг телевизийн дэлгэцээр орон даяар мэдээлэл сонсгож байснаар нь хүргэж байна. Нийслэлийн худалдаа авчлагын Алтай сайхан компани ерөнхий зөвлөх Ахмад Тайварчин Хасачрын Батторжид гавьяат Тайварчин дэд бүтцийн сайд асан Бямбын жигчдэд аж үйлдвэрийн гавьяат ажилтан цал тэмдэг гардууллаа. Өрийн өндөр шагнал авч байгаадаа их баяртай байна. Ахан тээврийн байгууллагад нэг 35 жил ажиллахдаа 52 жил 2 сарын ажил хийсэн энэ амжилтаараа өнөөдөр төрийн дээд шагнал авч байна. Одоогүй 2008 онд манай Цоохор Нуурвагийн харьяат Монгол улсын аварга малчин Баасангийн аюушийн олон 10 жилийн нэр хөдөлмөрийн үнэлж
Монгол улсын гавьяат малчин цал болгосонд нутгийнх нь баярлан бахархж байсан цаг саяхан. Хоёр дахь гавьяат Баттар жуган хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ихэд хөөрч баярлаж байсан хүний нэг бол Монгол улсын онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд түүхийн ухааны доктор профессор Дагвын Цахилгаан байсныг бид харж байна. Дагвын Цахилгаан Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цал хүртэж нутаг нугийнхны гам баярлуулсны дээр жирийн малчин эрэгдэл Дагвын тонотоос ах トゥ хоёр гавьяат төрсөн нь хөхмөрдчүүдийн түүхэнд алтан үсгээр бичигдлээ. Цахилгаан гавьяатын араас удалгүй цоохор нуур багийн харьяат доо захирагч эмээх Жанцан Доржийн Дагвын хүү Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргасан сэдв Монгол улсын гавьяат эдийн засагч цал хүртсэн бол хөхмөрт сум байгуулагдсны түүхт 90 жилийн ойн босгон дээр Монголын тайз дэлгэцийн урлагт олон арван дүрийг чадварлаг бүтээсний учир сангийн далай багийн унган харьяатад алхсран бандихаан отхон хүү гүрстэд Монгол улсын гавьяат жүжигчин цал хүртээсэн нь хөхмөртийнхний 6 дахь гавьяат боллоо. Отгон гавьяат маань араасан олон алдар гавьяатнуудыг дагуулах булган сүлттэй байх болтугай хэмээн ерөөл айлтгая. Хөхмөрт сумын сангийн далай багийн уугуул хүмүүнлэгийн их сургуулийн багш Даваа Доржийн Дагима Монгол улсын их сургуулийн сэтгүүлзэн ухааны докторийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаанаар Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн зар сурталчилгааны зарим асуудалд сэдвээр сэтгүүлзэн ухааны докторийн зэрэг хамгааллаа. Эрдэмтэн доктор Лодонгийн төдөө шинэ зууны эхний эрдэмийн зөвлөлийн хурлаар сэтгүүлзэн чиглэлээр 20 жилийн дараа эмэгтэй эрдэмтэн төрсөн дэхэд бэлэгшээж байна. Эмэгтэй доктор олон сайхан эрдэмтдийг төрүүлэх байхаа хэмээн баяр хүргэн амжилт хүссэн юм. Эрдэмтэн докторын энэ үг Дагимад багш хүний хувьд нэгийг бодогдуулсан завтай. Нутгийн зөвлөлийн дарга Цэрэн Надмид бид хоёр Дагимагийн эрдмийн цал хамгаалах хуралд сууж хөхмөрдчүүдийн төлөөлөн нутгийн 4 дахь эрдэмтэн доктор тоон албан ёсоор баяр хүргэснээр 10 жилийн хойно дурсан санахад сайхан байлаа. Говьлтай аймгийн засаг дарга манай цоохор нуур багийн унган харьяат Эрдэнэсэн Доржийн Цогтбаатар хөдөөжхөн их сургуулийн докторийн зэрэг хамгаалуулах эрдэмийн зөвлөлийн хуралдаанаар Алтан үйлдвэрийн улаан ямааны ашиг шимийг нэмэгдүүлэх боломж сэдвээр докторийн зэрэг хамгааллаа. Хамгаалалтын арга хэмжээнд Цогтбаатарын гэргийгээс нь гадна багангийн багш нь зохиолч сэтгүүлч Мягмар Шавийнхаан төлөө сэтгэл зовны суугааг бид харж байна. Мянга 950-аад оны үед хөхмөрд сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Гомбожгийн гончиг дорж түүний хань Данзангийн дүгэ тэгээд Юмжир, Самбал, Буян дэлгэр, Баатар, Дамдан гээд тэдний хүүхдүүдийн манай нутгийнхан сайн мэднэ. Нутгийн дуу гончиг доржийн Баатар соёл урлагийн их сургуулийн эрдэмийн зөвлөлийн хуралдаанаар алжаал тайлах соёл сэдвээр соёл судлалын докторийн зэргийг амжилттай хамгааллаа. Хөхмөрт сумын иргэдийн хурлын дарга Гантулга, засаг дарга Даваа Дорж нар эрдэмтэн доктор Баатарт хөхмөрт сумын хүндэт иргэний өргөмжлөл тэмдгийг гардуулж баяр хүргэлээ. Монголын радиогийн сурвалжлагч, олон улсын сэтгүүлч, яруу найрагч Данаагийн мөнхтөр 2012 онд боловсролын их сургуулийн эрдэмийн зөвлөлд Монгол адууны зүс шинж заасан үгсийн утга бүтэц сэдвээр хэлбичгийн ухааны докторийн зэргийг амжилттай хамгааллаа. Нутгийн отгон эрдэмтэн доктор тоон булган сүлттэй байхын ерөөл айлтгая.
Шавин эрдэм багшаас гэдэг юутай үнэн. Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн цахилгааны багангийн багш Ившин Хорлогойтай хэдхэн жилийн өмнө уулзаж байсан дурсгал мөчийг бид харж байна. Сургууль багшилж яхад хонмны одоо жинхэнэ ууган шавнууд жинхэнэ гараар дамжсан шапбал одоо энэ цахилгаан гэж бийдэ. Цахилгаан миний гараар нэгээс дөрөвдүгээр анги төгсөөл. Тэгэл дон сургууль яваад 10 төгссөн яваад их сургууль дараа тэгэл одоо нэлийн дээгүүр ажилтсан хүн байх шиг байна. Багшийн гарынхан шав Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн түүхийн ухааны доктор профессор онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд дагвын цахилгаан. Миний хувьд 3 дээд сургууль төгсгөд олон сайхан багштай байсан боловч унган нутгийнхаа ууган багшийнхаа ачийг уулын чинээд санаж ус нутагтан очих болгондоо уулзан залгаж явдаг та гэж дурсан бичжээ. Ийхүү олон зуун шавнарынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн ий багш маань осолгүй мандай жолооч бүгд найрамдах Монгол Ард улсын аварга малчин гэсэн эрхэм цолыг хүртсэн алдартан байлаа. Ий багшийн насныхан хань цаасрынгийн самхай 14 хүүхдэн төрүүлж өсгсөн алдардах нутаг усныхан дан нэр хүндтэй жаахан гомбын дархан бэрвэлээ. Химийн ухааны эрдэмтэн доктор профессор Сүхбаатар сумын иргэдийн хурлын дарга ган тулга Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ган долгор төрийн захиргааны ажилтан ган сайхан Дэйрайт компанийн захирал Бямбацогт сумын зан ган очрор гэд олон сайхан хүүхдүүдэрэн бахархан баярлаж явсан та. Ерэн хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт 106 хүүхэд явж байна гэдэг хөхмөртийн үрс олон болж байгаагийн шинжээ. Хүлээж авах байлаа 15,983 хүүхд хүлээж авч бид нар одоо төлөвлөгөөт ажлаа 100% биелүүллээ. Энэ онд бол нэлээд олон бүтээлч ажлууд хийлээ. Бус он жилүүдээс бас онцгой байлаа. Сургуулийн өмнөх боловсролын 42 хүүхэд сургуульд үлтгэж өглөө сая 6 сарын 1-нд энэ эдмийнхаа баярыг хийгээд сургуульд хүлээлгэж өгсөн юм аа. Сургуулийн өмнөх насны одоо 197 хүүхэдээс энэ манай цэцэрлэгт 112 нь сурч хүмүүжсэн, үлдсэн одоо хүүхдүүдийг бид нар хувилбар сургуультаар сургасан. Сургуультай яаж хамтарч ажилласан бэ гэдэг нь багын заахаргын нийтлэлтэй хамтарч ажилласны үр дүнд сургууль цэцэрлэгийн залгамж холбоо маань тасралтгүй одоо жилээс жилж сайжирсны үндсүүд одоо манай цэцэрлэгээс сургуулиас одоо цэцэрлэгт багш нар байд бие биендээ харилцсан суралцаж харилцсан одоо биенийхээ хичээл дээр сууж цаашд одоо манайхаас очиж байгаа хүүхдээр одоо юундаар болж гэн юундаар болохгүй энэ талаар одоо залгамж холбоогоо улам одоо сайжруулж ажилладаг юм аа. Сумын хүн эмнэлгийн алба 1929 онд нэг совилогчтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм аа. Анхны совилогчаар хөхмөртийнхний дунд доктор хэмээн хүндлэгдсэн шогой ажиллаж байсан. 1943 оны дайны хүнджилүүдэд тус суманд хүний баганчийн салбар 4 оронтоотойгоор байгуулагдаж эрхлэгчээр нь бэгд сүрэн ажиллаж байжээ. 1950-ад оны үеийн совилогч Эмч Ванчим Бажа, Банзрагч Бава, Орос найдан Мятав айна, Өвгөн Хуажа ханаа нарыг нутгийнхан ямар ч эмчээс дутуугүй ачтан хэмээн одоо ч гэсэн дурсан ярьсаар байдаг. 1971 онд сумын эмнэлэг хүний хэмжээ салбар болон өргөжж анхны салбарын эрхлэгчээр Дарвис сумын харьяата түмэн насан томилогдсон ирж ажиллаж байсан юм а. Дараа нь салбарын эрхлэгч эмчээр Төмхүү, Сэрма, Сэвжэ, Эрдэнэбаяр,
Оросоо, Даш очир нар ажиллаж хүн ардынхан эрүүл энхийн төлөө өргөсөн тангарагтаан үнэнчээр зүтгэж явсныг хөхмөртийнхэн мартаагүй. 2010 онд Монгол улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк, эрүүл мэндийн салбар хөгжлийн хөтөлбөр төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар 10 орд орчин үеийн эмчилгээний тоног төхөөрөмж 2 давхар эмнэлгийн шинэ барилга бүхий эрүүл мэндийн төв болон өргөжөж эрхлэгч эмчээр Бэгэр сумын харьяата нутгийн бэр Эрдэнэбаяр 23 дахь жилдээ ажиллаж байна. Эрүүл мэндийн төвд их эмч 2, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 14 ажиллаж хөхмөрчүүдийн эрүүл энхийн төлөө өргөсөн тангарагтаан үнэнчээр зүтгэж явна. Хөхмөрч сумын Ахмадын хороо Ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах олон нийтийн байгууллагын статустай болжээ. Ахмадын хорооны дараагаар Дашцэвгийн шоргой сонгогдсон ажиллаж байна. Хөхмөртийн хүн амын 5% Ахмад наснууд эзэлдэг юм байна. 2005%. Дээр нэг хэлсэндээ алс газраас нутагаан зориод ирэхэд нутгийн хідэн буурлууд маань цөөрөн цөөрсөр тэдний орон зай аяндаа нүгүүлэгдэж ёстой л уулс нурсан юм шиг л санагддаг гэж бодлоо судал. Өтөлхийн жаргал гэж бас байна. Өвчин зовлонгүй явахын ерөөл айлтай. $250 хүний суудалтай сумын соёлын төв. 2012 онд Улаанбаатар хотын нутгийн зөвлөл, сумын засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулсан сар шинийн хүндэтгэлийн жолголтын үеэр 20 хүний бүрэлдэхүүнтэй сумын уран сайхан жавьяаснууд Улаанбаатар хотноо Алтан элсний уянга уулзалт тоглолтон амжилттай зохион байгуулсан юм. Уулзалт золголтын үеэр соёлын төвийн захирлаар ажиллаж байсан Эвшин хорлын гандалгарыг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цалдандгээр Ахмад уран сайханч Давид Оржийн Галяг соёл спорт аялал жуулчлалын яамны хүндэтгэж явах үчгээр тамгын газрын дарга Дарин авар зэлийг хүнс хөдөөж хүн тэргүүний ажилтан цалдандгээр тус шагнасан нь сумын соёлын төвийн ажлын нэгэн үзүүлэлт юм. Сумын соёлын төвийн номын сан уншигчдаар тасрахгүй байгаа нь номын санч Мягмар сүрэнгийн алтан цэцгийн 30 гаруй жилийн ажлын амжилттай яахан аргагүй холбоотой. Хөхмөрт суманд шинээр тавигдах радиостанцын операторч нар бэлтгэгдсэн Бадархан Бэгц холбооны салбарын орон тооны холбооч нар 1961 оны 3 дугаар сарын 15-наас томилогдсон ирж шуудан холбооны ажил үйлчилгээг эрхлэн явуулах болсноор Хөхмөрт суманд холбооны салбар анх байгуулагдсан гэж түүхэнд тэмдэглэгдэжээ. Холбооны салбар 2012 оноос мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн салбар болж эрхлэгчээр нь ханчингийн Даш 13 дахь жилдээ ажиллаж байна. Манай суманд G-Mobile, Unitel-ийн операторын үйлчилгээ нэвтэрснээр манайхан сумаараа бараг 100% гар утастай болсон дуулсан. Хөгжил дэвшил ирж байгаа энэ.
анхны харуулын ажиглагчаар Лапугийн янжмаа ажиллаж байсан. 1963 онд Олжгийн Бадрай, 1971 онд Бадрай цэцэг манаар ажиллаж байсан. Би 1987 онд анхны хөдөө аж ахуйн сургуулийн цагуурай ангийг төгсөж ирээд төсөлх нутагтаа өнөөдрийг хүртэл 27 дахь жилдээ ажиллаж байна. 1995 онд цагуурын станц болон өргөжж 5 оронтойтой болж 4 жижигүүрийн техникч нэг станцын дарга гэж ажиллаж байна. Ус цагуурын 8 хугацааны ажиглалтыг хийж одоо төвд мэдээ материалаа дамжуулж ард иргэд хөдөлмөрчдөд одоо цагуурын төрөл бүрийн үйлчлэгээ өргөж байна. 2012 онд манай станц нь шинэ байдлаар автомат станцтай болон өргөжин ажиллаж байна. Одоо термометр тоолох ялж одоо цагуурын автомат станцаар хэмжилтийш компьютерийн дэлгэцаарч мэдээ материалаа хийж байна. Финландын Авс 330 гэдэг автомат станц манайд ажиллаж, салхины хурд, зүг хурд, агаарын температур, даралт, чийг, хэмжигч гээд бүх төрлийн автомат станцаар хэмжиж. Одоо нутгийн уур амьсгалыг судлахын зэрэгцээ, малчид хөдөлмөрчид, тээвэрчид, одоо ус цагуурын үржилсэн мэдээ, сарын мэдээ, 7 хоногийн мэдээ, тухайн үеийн одоо сэрэмжлүүлэг мэдээ гэдэг одоо цаг агарын үржилсэн бүх төрлийн мэдээгээр одоо хүргэж үйлчилж байна. Мөн сумын нутгийн бэлчээрийн ургамлыг ажилт хийхээ зэрэгцээ, бэлчээрийн таац багтаамж, бэлчээрийн талхтал, бэлчээрийн хортон мэрэгчгээд бүх орчин зүйн одоо судалгааны ажлыг бол манай цагуурын станц хийж одоо төвд мэдээлж ингэж ажиллаж, мөн үйлчлэлт хавралчлалтын байдлыг одоо цас зууд болоход ганцууд тодорхойлж, малчид маань мал ахуйгаа яаж өвдөө тархан оруулах, хаана нутагсаж одоо тархлуулах, хаана үлжиж, хаана байж одоо малаа гавшигаас хамгаалах уу гэдэг бүх юуг манайхаа одоо хийж судалгааны ажлыг хийж ингэж хөдөлмөрчдөд мэдээлж ажиллаж байна. Улсын их хурлын 2010 оны 6 дугаар тогтоол Байгаль орчин аялал жуулчлалын сайтын 2011 оны 65 дугаар тушаалаар хасаг тарихны дархан цаацт газар Монгол Улсны байгалийн цогцлборт газрыг харьяалан улсын тусгай хамгаалалтын газрыг байгуулж захиргааг нь Хөхмөрт сумын төвд байршуулахар болжээ. 65 сая төгрөгийн төсөв төрөнгөтэй тусгай хамгаалалтын газрын захиргааны барилгыг сумын төвд барьж 2012 онд ашиглалтанд оруулан захиргааны дарга гүйцэтгэх ажилтан 4, үйлчилгээний 2 нийт 8 хүний оронтоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсны улсын тусгай хамгаалалтын газрын захиргааны даргаар үржингийн тулга ажиллаж байна. Манай сум эрчим хүчний найдвартай их үүсвэртэй болсон нь ахын хэрэглэнээс гадна жижиг үйлдвэр үйлчилгээ эрхлэх боломжтой болжээ. Дээрээс нь сум хөгжүүлэх сангийн жилийн ганцхан хувийн хүүтэй зээл 2011-ээс 2014 онд сум хөгжүүлэх сангаас төсөл шалгаруулалтаар 3 хоршоо 64 иргэнд 190 сая төгрөгийн зээл олгосноор худалдаа үйлчилгээний газар, хүлэмжийн аж ахуй, блок, гэрийн мод тавилга, шахмал төлс үйлдвэрлэх, нарийн бов, ойдлын цех байгуулах зэргээр ажилгүйдлийг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлжээ. Хөхмөрт сумын тооцооны төв 1967 оноос эхэлж тооцооны касс нэртэйгээр эрхлэгч Нярв гэсэн 2 оронтоотой ажиллаж эхэлсэн юм. 2003 оноос эхлэн Гоёлтай аймгийн Хөхмөрт сум дахь Хаан банкны тооцооны төв нэртэйгээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд иргэд, жижиг дунд үйлдвэрлэгчид, байгууллагын харилцагч нартаа банк санхүүгийн зохицуулчилгээг найдвартай хүргэж байна. Мөн хугацаанд төлөгдөөгүй зээл хүүний төлөлтийг байнгын өдөр тутмын ажил болгож, чанаргүй зээл хүүг эрчимтэй төлөвлөх замаар банкныхан санхүү төлбөрийн чадварыг сайжруулах зорилтон ажилласнаар сүүлийн жилүүдэд ажлын төвшингийн үзүүлэлт төвд жигд ханган мэлэгдэж банкны ажиллагааг дэвшлүүлэн ажиллаж байна. Хөхмөрт сум дахь төрийн банкны салбар тооцооны төв анх 2008 онд хадгаламж банк нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 22-ноос төрийн банк нэрийн дор үйл ажиллагаагаа хэвэн явуулж эхэлжээ. Бусад тооцооны төвийн хамт олон хадгаламж банкнд хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгөнд ямар нэгэн эрсдэл үүсгэлгүй хэвийн үйл ажиллагааг хангах үүргийг гүйцэтгэж чадсанаар олон зуун харилцагчдынхаа итгэлийг хүлээн амжилттай ажиллаж иржээ.
Манай нутгийн унган хүү төвдөн ямын гаан зориг. Бурхны орон гүмбэнд шашин номын эрдэмд суралцаж ирэхтэй дэлхийн соёлын түүхэнд нэгэнт барин эзэлсэн алтан ганжуурын 108 бот их хөлгөн судрыг 1998 онд нутагтаан залан авчирч сангийн далайн дэчин галван хийдэд залсан билээ. Бидний дээр өгүүлсэн алтан ганжуур их хөлгөн судрыг Хүйсийн говь бригадад залсан тэр цаг мөчийн амьд төр зургийг бид харж байна. Мөн саяхан нутгийн сахиус очирван бурхныг хийдэдэн залжээ. Улаанбаатар хотод дэх хөхмөр тусмын нутгийн зөвлөлөө санаачлан 2003 онд монголчуудын алтан ганжуур эргэх ёслолыг тэгж аягаар нь нутгийн хилэн дойруулан ороолох ёсыг гүйцэтгсэн билээ. Нутгийн хилэн эргэх алтан ганжуурын гороо аяллыг наран мандах зүг сангийн далайгаас эхэлж нутгаан нар зөв тойруулан аялуулсан нь нутаг усныхны хиймрэл ундааг сэргээсэн буянтай ажил болсныг өнөөч гисэн нутгийн зонголон дурсан ярьсаар байна. Сүүлийн жилүүдэд манай суманд ганцууд нүүрлж 2002 оны өвөл 100 шахан мянган малтай байсан сум 20 мянга хүрхтэйгүйтэй малтай болж олон айл өрхөөд хотоон харлуулж малчид маань сэтгэл санааны хүнд цочролд орсон үе байлаа. Их хөлгөн судартан ажиллан сүсгэлсний буйнаар дараа жил нь дэлхийд дэлгэнсэн сайхан зам болж ёстой л магнаны үрчлээ тэнийг шиг болсон доо гэж манай нутгийнхан бахархан ярьцгаасан. Энэ ирсэн Улаанбаатарын нутгийн зөвлөлийн залуучуудаа аялалтай их ийм дуайлаа. Тэгсэн чинь өнөөдөр одоо ийм зүйлсүүд энэ орон нутгад энэ ах トゥ энэ бүх улсаа одоо яаж ямар нэгтэй явуулах яавуулаад эднийг дээш надаа улам сайхан байхгүй гэдэг зорилт ийм нэгэн өдөр санааны үүднээс зүгчж байгаа үслийг одоо маш хүндэтгэн хүлээн авч байна. Манай энэ дуулуудад Эсэр сайхан тийм шивээ дөөрсөн бороод үргэлжлэн орж хангаадаг юм байна. Энэ удаа маш сайхан рагураа дээр бас мүлэн одоо өгөө чимэгтэй юм байгаа юм уу гэж ингэж бодож байна. Ингээд одоо энэ шүтээ бурхандан одоо бид нар мөргөлөргөлөө хийх энэ зүйлүүд одоо байна. Ингээд хаалтан энэ суморноо хөгжүүлэхэд манай нутгийн Улаанбаатарт ууган хүүхдүүд таанар одоо улам сайн ажиллаараа өөрсдийнхөө эрдэм мэргэжлийг улам хөгжүүлэх юм авьяас өдрөхгүй залуучууд байна гэдэг бид хэлж байна. Манай хүйсийн говийнхан хурдан буйнаран сум аймаг хушуундан зартай. Хуушааны хээр содондоржийн бор азарганы үр төл цэвэг багшийн алаг гээтэл. Хуушаан даргын бэлдсэн 3 цагаан тэмээнд 108 бот ном судран ачаад 8 цагаан морьтон хөдөллөө. Дараагийн очих газар говийн овоо баруун уул. Одоо ирнэ бид өмөрний ус дандрын алтармар байна. За одоо соёол үрээнд манай нотны хэцааландаа дөрүүлсэн гэрүүрээ байна. Дааганд одоо ирнэ хэдэн гайгүй сайн даагага жамцын зовоогийн гэдэг юм одоо ирнэ 10 гаруй дааг манай уулнаас одоо сумынхаа 80 жилийн үед одоо үлдэж байна. Тэгээ ямар ч байсан одоо бид нэг 5-6 айрыг нэгээс хоёр төрөв авах болов гэж бодож байна. Зүүн зүүшлэг бол одоо эртхэнд өвөлдөө гайгүй орс учраас морь бол тарган хүчтэй байгаа учраас одоо эртнээс өмнө суяг солгоон тааруулж айрыг төрөв одоо авна гэж бодож сумынхаа 80 жилд одоо сайн бэлтгэн юм. Азраг эхнээс нэмэр байна шүү дээ. Азраг нийт бас хол шираас авчирсан.
Баруун уулын уяачдын яриа талаар болоогүй. Сумынхаа 80 жилийн ойгоор сайн наадсан. Ингээд өнөөдөр энэ одоо улсын их баяр наадмын хурдан морины барайны газар бол Хүй долоо хотод ойр үед байгаа энэ үеийн манай мартын одоо оёо минь бидэнтэй уулзаж бас биднийг одоо санаа дэлгэхтэй мартынхантай уулзуулж байгаа. Бас их баяртай байна. За энэ жилийн наадманд бол яг манай 6 насны морь үйж байна. За моринд бол одоо бидний тустай болгосон ийм нутаг бол мөн морьт нутаг минь байгаа юм. Мортийнхан байгаа юм. За намайг одоо тийм сум нэгдлийн дараагаар ажиллаж байх үед мортийнхны морь үнэхээр хурдтай байсан. Хаа явсан газар болгондоо бид нар мортийн морь бол тийм төрүүлж байсныг энд өнөөдөр аргагүй одоо багтаж байна. Тэр үе чинь бол Ширэнжээжээгийн алтар морь, хүрэн морь, Баажаагийн хүрэн морь, Самбуугийн хүрэн морь, Алтан гэрлийн бор морь, Туушааны хээр морь, Давгагийн одоо хээр морь, Савгоогийн хээр, Тэхмэтчилэнгийн одоо агуу хурдтай морь одоо тийм байна. Үнэхээр одоо морьч бол үнэхээр морьтой дөө би одоо тэгж хэлмээр. За ингээд би хамгийн сүүлд нь энэ бол сайхан наацгаараа гэж морьдынхондоо хүсье. Ажил амьдралд дандаа өдрөг яваасаа гэж одоо хүсье. Манай морьдынхон бол дэндүү сайхан сэтгэлтэй юм уу. Сэтгэлэн дагаад аяндаа одоо ажил үйлснэ бүтнээ амьдрал нь өдрөг байна гэж бид одоо ярьж явдیں۔ Бидний их залуу халуун насны минь сайхан үед энэ гэсэн шүү гэж би дахин хэлье. Баярын минь хүргэе. Ат жаргал сайн сайхныг хүсэн өрөөё. Сайхан наацгаараа. Хүй долоон худгийн урд хаан аманд манай хөхмөр тэн уяачд Сумын хаан 90 жилийн ойд хурдан хөлгүүдэн уйчилсан удахгүй нутгаан зөрөн хөдлөхөж байгаа сургаараа нутгийн налай мамагийн эрдэн шоотэргүнтэй хөхмөрт галд бууж мордон тухалж саадсан маань эмээ. Уйсан хөлгөн хурдан унсан хүүхдэн саваа байх болтугай. Алдар толгойг тойрсон шарга амгай нийтэл хатуурсан шарга ахин төрсөн дүү шарга ахин захасыг таасан шарга тойр хуяны шарга зра тогроо хавтрын төлд шарга төрийн наадмын төрүү шарга Уйсан эзний найдвар шарга унсан хүүхдийн урам шарга өөргө хэрэггүй баригдах шарга улсын наадмын төрүү шарга Хөтөл, гашуун, баян худаг, цоохор дөрөгнөр нутагтай улсын авраг малчин Улаанбаа, Зундуй жүүжээ, Даваа лама, Тэмээчин амар, Аас, Ням андя, Эндиг эрэнцэн дорж, Арцад аяа, Базар аригчаа ажаа, Баасан дорж аасуу, Халтай, Очвоо, Аюуш, Хаасуран, улсын авраг гадуучин Гомбо нарын хурдны удам уяачин эрдэм угааныг үр хүүхдүүд нь өвлөн сумандаан төдийгүй зэрэгэлдэх сумдын наадмын түр айргийг алддаггүй уяачид болжээ. Өөрийнхөө сайхан жарамарыг унаад хурдмараа хөтлөөд ингээд явж байлаа. Чантай зихтэй сайхан гэж үжээд тэгээд одоо жахнастай ч юм уу ямар ч мэдээ тэгээд нэг яхаюусэн байдаг. Одоо манай сумбудурын энэс хойш хурдмар төрн ямар ч хурдмар төрх юм байгаа юм цөөхөн шиг атууваа тэгээд
тэгсэн чад ордмор төрн. Цагаан бүний шарга уннага цамцаа дэрвүүлэх хүүгийн шарга. Манай цоохрын голын адуу бас хурдан. Даваа ламхын цагаан тэмээчин амрын хээр хулалаг сардаг хүрэн Монгол улсын хошоо авраг адуучин гомбын хэргээд хурдан буян олон өнөр жаргал цэцэн банд өрөв норсон гэх үр хүүхдүүд нь уяачин эрдэм ухааны өвлөөд явж байна шүү дээ. Амрын цэцэн банд хэдэн жилийн өмнө Хинтин Дэлгэр хаанаас 10 дадуу авчирсан талаар болсонгүй. Сумандан аман хөзүүдсэн хүрэн азарга дорлог соёлын хоёр нь тэр жилийн Ховд аймгийн Мөс сумын наадамд хоёулаан төрүүлээд 3 дахь давхар уян дээрэн Ховд аймгийн 80 жилийн ойгоор хоёулаан 3-аар давхсан гайхалтай хурдан буюу. Жанжин аваа хэдэн зууны тэртээ нуур тогшин байжээ. Бидний өвөг дээдэс нууран аргадж босгосон юм гэлээ. Олон мянган хүн малын зовлон хаасан буян даваандаа мөргөё. Нуурын усны давал гаалах их чимээ дөргөн нуур дууны аялгуунд түр саатъя. Шаргал манхан улсын шаргах илсэн хормод холонгорох чулуун гэрэлтсэн суудан цэнкэр нуур байдаг Оны орууд шиг зөөлөхөн усундан шууд жаргадаг хоргоны хэшиг гойхоо 1921 онд ардын засгийн газраас орон нутагт засаг захиргааг ардчилсан зарчмаар өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулж 1922 оноос хэрэгжүүлж ирсэн юм. Манай нутгийн хойд талын цоохор сүнхэг хэвийнхэн нэгдэж Дэлгэр уулын сумыг байгуулсан. Захиргаа нь алгийн худалдад төвлөрч байсан гэсэн мэдээг судлаачид олж тогтоосноос үүдээд сүнхэгийн гол харуул хайрхныг түүхэн дурсгалт газрын нэг гэж бахархмаар санагддаг юм. Манай нутгийн уугуул Монгол улсын зан ундрахын пүрэв. Харуул хайрхны оргилд хүрсэн хүн завхан голд очихгүй болснаа гэж байхгүй. Завхан гол чинь говьлтан дөрвөн сумын нутгийг дайран урсгатан хөхмөртийн арын нэлсийг хөвөөсөн хэсэг нь хамгийн урт 3-4 өртөө газар байд юм шүү дээ гэж ирээл ярих нь цаанаа бол завхан голыг хөхмөр тэглэгээд байгаа юм дээ. Үнэхээр нутаг амьтай нутгаараа үнэн сэтгэлээсээ бахархдаг өр зөөлн нэгэн байж заамна. Говьлтан аймгийн морьт галуут галын тэргүү аймгийн алдарт уяач төвдөн юмын ган зэрэг гэж орой хэрдэмд суралцаад удаагүйч хээр хүрэн хоёр соёолн нь жил дараалан баян үлгий завхан аймагуудад болсон баруун бүсийн наадмын төрөөг авч алтайч бод тэрний дотроос төрж өссөн нутгийг нам баярлуулсан химэртэй сайхан гэрбий. Өнгөрсөн жилээ тэр нэг ярилцлагадан том жижиг наадмуудаас 60 айрыг төрөө хүртсэний 3-1 нь соёолонгийн мань төрөө гэсэн байна лээ. Баян үлгий аймагт болсон баруун бүсийн наадмын айргийн 3-т жинхэнэ хөхмөртийн Монгол элсний унган адуу борон орон давхижээ. Үнэндээ зүүн зүгийн адуу ноёлж байгаа өнөө цагт нутгийн унган адуу том наадамд айрагдана гэдэг амар байна. Өмнө
Манай завхан голын унаг хурдаан Сумын зам бадарч гүнрэг бадчулуун цэвлэг наадмын торгон дэвжээнд түрүү үзүүртэй уйсан хүлгэн айраг түрүүтэй хиймэрлэг ирчүүдийн дүр төрхөө сэтгэл маань тод үлдэжээ. Мөнгө хэдхэн жилийн өмнө Дашням Пушкагийн уян дээр бадаа заантай уулзж байсан үеийн зураглал. Аймгийн зан Дашням, аймгийн начин Баттулга, уяач Бизия, Пушка, зандан сүрэнгэ. Авгахын уяач эрдмийг өвсөн залуу уяач нарыг босоо хиймэрн ивэх болтугай. Одоогоос 22 жилийн тэртээ Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байсан Хөхмөртийн уугуул хэсэг нөгөөд нутгийн иргэдийн зөвлөлийг 7 тэргүүлэгчтэйгээр байгуулан дараагаар нь нутгийн унган иргэн төр захиргааны ахмад зүтгэлтэн догсмын цэдвийг сонгож 1993 оны 1-р сарын 16-нд Хөхмөрт сумаас засаг дарга бааран иргэдийн хурлын тэргүүлэгч Жамбал, Морт компанийн захирал Отгонбаяр, багийн засаг дарга Цогтбаатар, эрчим хүчний ажилтан Ган Зориг, сургуулийн захирал Даваасран нар сум орнон төлөөлөн ирж уулзалтын арга хэмжээг хамтран зохион байгуулж Улаанбаатар хотод дэх Хөхмөрт сумын нутгийн зөвлөлийг албан ёсоор байгуулсан түүхэн үйл явдлыг хальснан мөнхлөн үлдээсэн нь энэ. Хөхмөрт сумын нутгийн зөвлөл Монгол улсынхаа хэмжээнд анхдагч бөгөөд даруй 21 оныг ардаан үдэжээ. Кинонд тэр болгоныг харуулах боломжгүй бөгөөд 2002 оны зуудын гамшигын үеэр болсон шуурхай уулзалт нутаг орноос алс хол суугаа иргэдийн төрсөн нутгийн иргэд ахан дүүсэн гэсэн сэтгэлийн тус дэмийг ямар ч тайлбар яриагүйгээр хүргэхийг зорилоо. Өнөөдөр энэ сайхан энж дээр та бүхэн дэлгээх сэтгэлийн хандуу бэлдсэн зүйлээ явуулж байна. Манай энэ төлөөлөл дотор одоо манай Ахмад сумын Ахмад дэргэн зохиол сэтгүүлч Магнат би өөрөө манай оюутны зөвлөлийн дарга Батэрдэн манай Ойо манай ачааг тээвэрлэн яваа манай аймгийн харьяат 70-18 гэсэн зээл зүүн чиргүүртэй голчтой Жамбал жолооч гэдэг ингээд сэтгэл хангалуун зогсож байна. Манай ард түмний халуун сэтгэлээр бүтсэн тусламжийн ачаа тээвэрлж явна гэдэг ард түмэн тааван энэ ачааг алдаа амьдралгүй найдвартай хүргэж байгаа. Гол таймд мөрчмөөс Улаанбаатар хотод байгаа оюутан залуучууд хэдий одоо 150 байгаа нутаг орондоо очиж туслах нь хараахан чадахгүй байгаа ч гэсэн бид дор нэг хичээл хандан суралцж та бүхнийхээ итгэлийг алдахгүй та бүхэнтэйгээ хамт сэтгэл зүйн байгаагаа олонжлж байна. Хөхмөрт сумаас Улаанбаатар хотын ихтэй сургуульд сурч байгаа оюутан залуусыг нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа ажилд оролцуулах, тэдний суралцах эдвхийг өрнүүлэх зорилгоор нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Даваа Төрөө нарын санаачлагыг дэмжиж, жил бүр 2 оюутныг тусгай боловсролын дагуу шалгаруулан нутгийн зөвлөлийн нэрмжтэй шагнал олгож байгааг шийдвэрлэлээ.
2012 оны орон нутгийн сонгуулиар зохион байгуулагдсан Хөхмөрт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ган тулга, засаг дарга Даваадорч, тамгын газрын түшмэл Аварсэд, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга ган төмөр нар хүндэтгэлийн золголтыг зохион байгууллаа. Нутаг орныхоо нэр төрийг өндөр түргэн яваа. Нутгийн зарим хүмүүст өргөмжлөл гардуулсны зэрэгцээ. Нутгийн эдээ сулхрийнхаа дээжийг цугласан олон төртэй хүндэтгэл үзүүлсэн. Хөхмөрт сумын засаг дарга Даваадорч, нутгийн зөвлөлийн дарга ган төмөр, тэргүүлэгчид, иргэдийн төлөөлөл оролцсон уулзалтаар сум орны ажил амьдрал удахгүй болох сум байгуулагдсны 90 жилийн ойн бэлтгэл ажлын явцаас харилцсан мэдээлэл хийж, хамтран шийдвэрлэх тулгымдсан асуудлуудын талаар саналаа солилцлоо. Гурван оны хавар Алтай хотод ажиллаж амьдарч байгаа Хөхмөрт сумын иргэд, аймгийн нутгийн зөвлөл, сумын засаг дарга Бааран, төрийн сангийн төлөөлөгч Алгаа нартай удахгүй болох сум байгуулагдсны 80 жилийн ойдоо өргөх хандив тусламжийн талаараа ярилцаж байгаа түүхэн уулзалтын арга хэмжээ кино хэлснаа ийхүү үлдэжээ. Бүтээн байгуулалтаараа 100-ны манлай алдарсан хүн амын тоо эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол улсын 2 дахь том хот болтлон дэвжин хөгжиж байгаа Эрдэнэт хотод манай Хөхмөрт сумаас 20 шахам айл өрх иргэд суурьшаа амьдарч Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэт хевсний үйлдвэр зэрэг үйлдвэр аж ахуйн газарт ажиллаж байгаагийн зэрэгцээ хувийн хөвшилд тэргүүлэх хэмжээний жижиг дунд үйлдвэрүүд эрхлэн нутаг улсынхаа нэрийг өндөр дөргөн яваа иргэд олон байна. Эрдэнэт үйлдвэрийн засварч Новсонгийн Бат 2, Бямбагийн Үнэн Бат.
Завхан голбогийн харьяат аймагта нэртэй кино механикч фото зурагчин гүнчин шин гэр бүл шарвын баасанхүү үр хүүхдүүд өндөр баа хэмээх баасанхүүгийнхэн Арт тээвэр компани захирал Цогтбаатарын хуйгийнхан Суур Бандхай, Бат суурийн охин Даш Дэлгэргээд нутгийнхны ажил үйлсийн тухай 2004 онд авсан тусдаа кино болгочих хэмжээний материалаас товчхон орууллаа. Найрамдлын Дархан хотын бүтээн байгуулалтад гар бие оролцсон Хөхмөрт нутгийнхны ажил үйлсээс харуулж байна. Чуулганд компани захирал Төвдөн Ямын Саран Туяа Татварын улсын байцаагч Гүндгийн Цэцэгмаа багийн засаг даргын урлагч Бавлын Бадамхан хүмүүнлэгийн ажилтан Сүндэрмаа хүний их хэмч Лаасрунгийн Ням Сэндижавын Чанаагийн гэр бүл Шарвын Замдан Балд үр хүүхдүүд өндөр настан шарын мөнгө цул Өглөөний хөрсөнд сарнай дэлгэрээд одоо тэнгэрт солонгоноор уулын инженер Хасын цог баяр гээд 30 гаруй айл өрх суурьшин сайн сайхан л ажиллаж байна. Зургийн хошиг ойхон байдгаа намайг Дархныхан сум орныхон хөгжил дэвшлийн төлөө санаа тавьж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж нутаг усныхандаа тусдын болж байгаа нутаг амтай хүмүүсээ. Налах дүүрэгт байлдааны нис хугацны техникч Давудрчин сав Согцбүрийн багш Бавлын Жигжижав Дажио Дөрцрөнгийн хүүхэд хүрэгчүү Дулааны инженер Жамсрынгийн Загцрынгийнхэн гээд олон айл өрх иргэдвэ. Уясни ночис уйтагандад усны шууд дуудсан буцаа намрын би 1945 онд Оролтын ангийн Хөхмөрт сумд Жамсрынгийн 8 дугаар ууланд төрсөн Монгол Улсын сургууль 1965 онд орж суралцаад 5 жил энд эрчим хүчний дээд сургуулийг дулааны инженерийн мэргэжлэр төгсөөд Монгол Улсын одоо хүнд үйлдвэрийн нэг болох налахын үүснээ уурхай анх эхэлж ирж засварчин инженер цэхийн дарга ажлыг налахын их уурхайд одоо 5 жил хийж ажиллаа. Үүнийхээ дараагаар налахад дулааны станц анхудаа байгуулагдаж 1976 онд дулааны станцын галыг асаацж анхны даргын ажлыг хүлээж аваад 1990 он хүртэл энэ даргын ажлыг гүйцэтгэж байлаа. Ингээд дараагаар нь энэ дулааны станцад инженер, ахлах инженер,
сургалт хүний нөөцийн бодлогын асуудал хариуцсан захирлын туслах ажлыг одоо Хохиморт сумын 35 жил нэгдлийн анхны дарга Сүхийн алтан хүүгийн үр хүүхдүүд хөргөм бэр ажизээ нар нь ээжигийн баярлуулахаар улсын их баяр наадмын 2 дахь өдөр цуглараад байгаа нэ. Чухам эндэл төрж өссөн хохиморт нутаг 10 сайхан үрийнхээ төлөө аливайдган зориулж явсан аавынхаа тухай дурсамж яриа төгсгөлгүй хөвөрсөөр. Хохиморт сумын унган иргэн нам төрийн ахмад зүтгэлтэн Сүхбаатарын одонд намжилдорч аав ээжээсэн олгосон хүмүүжлэр төрдөн бурхан шажиндан орон нутгатан энэ гурвыг тэнгэр болгон шүтэж явдаг хөө. Түүний дотроос одоо өөрийнхөө төрөлх нутгийг бол одоо нэг ам хайлээрээ өнгө үлдэмжээр үнэн сэтгэлээрээ дахиж явдаг. Яагаад гэвэл бидний аав ээж хөгжүүл цөмөөрөө хохимортын дотор миний аав бол бүр хохимортын өр зүрхэн дээр нь төрсөн хүн байна. Тийм учраас би хохимортын одоо үнэхээр одоо хүндэтгэж явдаг. Манай сайн сайхан бүхэн хохимортой захиж. Яагаад гэвэл би хохимортод зургуудаа. Ээжийн бидний чинь эрдэм нам хохимортой захиж. Улсын албыг хохимортой захиж. Айлгэрийг хохимортод бол. Анхны хүүхэд одоо энэ дэлгэр хохимортод гарсан. Инхээр одоо манай бүх сайн сайхан хохимортой захижсан одоо тодорхой. Манай хохиморт бол одоо тэр Монголын нэртэй сайхан хүйсийн говийн хоймор дэлхийд хүн төрөлхтний идэх хоолны дотор ялангуяа Монгол хүн дотор хөл шиг сайхан хоол байхгүй чамлахааргүй хайрлаг хүндэтгэхээр явж байгаа сайн сайхны маань ихэнх хохимортын ажлаа. Манай нутагт баасан баажаа, намит наажаа гэж өндөр гойлог биетэй сайхан барилдчихдаг. Уйсан хулгэн төрөө айраг авчихдаг. Халах голын ахмад дайчин сайхан хүмүүс байлаа. Одоогоос 10 жилийн өмнө тэдний хүүхдүүд автобус базын хөдөлмөрийн авраг жолооч Баасангийн шаруулсан був. Монгол улсын начин зөвлөх инженер Баасангийн онх. Тооцоолон бодох төвийн программист Намитийн хан чулуунаар хань үр хүүхэд ах дүүстэйгээ их чанжны талбайд ирэх үед нь авсан зураг. Алты тээврийн дугаар баасад олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрийн дээд шагнал алтан гац содон хүртээд ардчилсан нийгэмтэй золгосон ард түмний гавьяата тээвэрчин Баасан живийн гиндэн түүний хань олон хүүхдийн ээж алдарт их улсын авраг малчин зул цагдийн охин Дулам Аргачаанаар улсынхаа нийслэл Улаанбаатар хотод 50 гаруй жил ажиллаж амьдарч яваа. Нутаг орноо гэсэн сэтгэлтэй буурлуу да. Дөвөрживийн маажаа химээх Балдангийн хүү Ланту 2004 оны улсын баярын 2 дахь өдөр намайг урлаа. Бага байхдаа маажаад төрөл садангаа мэддэггүй тоодгүй гэдэл загнуулж явсан болохоор камера аваад очлоо. Одоо харахны их ховор дурсгалтай үеийн зургийг авч үлдсэн бололтой. Анжаа эгч маань өнгөрсөн жил бурхны орон залгадаад явчихаж Динг хорлагч үр хүүхэд хүргэн бэр ач гуч зээ. Түүнийгээ тойруулан инээд баяр хөрөөр дүүрэн сууга амьд дүр төрхөн л үлдчих.
самбийн пүрвдэрч их. Бас л нэг өдөр уцтаад унаа машинтайгаа ирж аваад гэрээрээ дараа нь шүн орой болж байгааг үл том дүү баасан дуржийн мөн ах даваа сүрэнгийн хэрээн оруулна гэж тавьчихсан. Тэр үед хүүхэд ачцын нартайгаан бужигналдаж байсан даваа сүрэн пүрвдэрж их баасан дуржийн ханьгээд өнөөдөр бас л бидний дунд алга. Хорвоогийн жам ёс гэж л сэтгэлийн тайлгаруулахаас өөр яалтай билээд. Орой нартаа уралдан байж баасан дуржийн хашаандах нэг оройн цөөхөн мөчийн дүр төрхийг харуулж байна. Баасан дуржийн хүүхдүүд хашаанда хөөрхөн уйлдрийн тоногд хөөрөмжтэй юу ч уралж хийх бололтой мундаг ажилс хүүхдүүд юм да. Ончиг сүрэнгийн охин Бадам ханда нөхөр хүүхдүүдийнхээ хамт гараашийн баринд алт мөнгөн эдлийн дахны цех байгуулж байсан бол 10 жилийн дараа зориулалтын 2 давхар байдаг. Иж бүрэн техник төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэр болтлон өргөжжээ. Бадам ханда өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээс гадна Сингапур, Таиланд, Тайван зэрэг орнуудын алт мөнгөн эдлүүдийг оруулж ирэн худалдаалдаг өөрийн гэсэн дэлгүүртэй болжээ. Эдний үйлдвэрийн бүтээгдэхүүн ур хийцээрэн чанарын стандартыг бүрэн хангаж, борлуулалтаараа Монголдон тэргүүлэх хэмжээнд очсон нь гоньо даргын хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бий болсон амжилтын чухам нэгэн үзүүлэлт юм аа. Хүйсийн говийн жаахан гончхийн отхон хөө пүрв даян гэж том залуутай уулзаж танилцсанаа хальсанд буулгасан маань инэ. Улаанбаатарын албан байгууллага айл урхийг цонхны хөшгөөр хангадаг олон жилийн туршлагатай компани захирал юм байна. Болоход 2 цоо шиностол бүх хэрэгэлтэй наваач өгсөн. Тэгээд манай хөкмөртөөс чинь одоо сайн тамирчин төр Говьтай аймгийн одоо октод бол 3-аас 4 аврах төрсэн байсан. Манай сумын октод манай аймгийн одоо аймгийн аврагын тэмцээн сайн байна. Тэгээд одоо 90 жилийн бол одоо мөн пенсийн ширээ бүх хэрэгэлтэй наваач өгнө. Тэгээд их томоохон тэмцээн явуулахыг одоо сумаас надад өргүүлсэн. Одоо Монголчин миний нэрмжилт болгоно гэсэн. За энэ манай эвэн тэтгэгч. За жаахан гачиг фүртэй юм ч юм байна. Ширээ тест бол хамаг сэтгэл зүрх бүх юм одоо зөвс өдий болтохоор тоглож байна. Тэгээ одоо сумынхаа одоо 90 жилийн энэ сайхан тэмцээнийг одоо эвэн тэтгэж явуулах гэж байгаа их баяртай байна. Хонгорогтой хамт утгагүй 90 жил дараач таахынтайгаа уулзъя. Хэдэн жилийн өмнө аавынхаа төрсөн газар нутаг усанд нь очиж сангийн далайн мөргөлийн суврагын дэргэд аавынхаа дурсгалд зориулсан гэрэлт самбар босгоод шажив өгөө нутгийн иргэдтэй уулзаж танилцаад ирсэн тэр цагаас хойш
Хөхмөртийн улс сангийн далай зүүдлэгдэж Хөхмөртийн зүг хөлгийн жолоогоон залхаар цэхэд суугаа сангийн далай багийн харьяат Луудсангийн Даваасүрэнгийн 3 охины дурсамжэрээг одоо хүргэе. Аав маань утаг Хөхмөртийн 80 жилийн ойгоор одоо цахилгаангүй сайхан ном гаргасан. За энэ номон дотор одоо миний аавын тухай маш сайн юу жадан бах бичсэн байдгийг. Тэгээд би энэ дээр бол одоо ингээд бүр тодорхойлоод ингээд бичсэн. Яагаад гэвэл одоо манай аавыг бол одоо аавыг бас их тодруулж бичсэн байдгийг. Хөхөөл уудсан гэдэг байсан. Маш сайхан дуулдаг байсан. Тэгээ багийн дарга явсан. Ээж нь бол одоо хандж өгж сайхан өндөр нуруутай юм сайхан үг байсан бэ. Тэгээ манай аавыг болохоор уужаа гэж тэгээд авгаалдаг. Тэгээд одоо манай ээж болохоор амар жаргал айдаа гэдэг байсан байна. Сангийн далай гаталж ирсэн тухай дуусаж ирсэн байсан учраас бид уншаад одоо бас энэ аавын ярьж ирсэн юм, сонсож ирсэн юмудаа бас цогцолж ингэж яасан. Тэгээд бидний бас нэг сонирхож яасан нь бол аавынхаа энэ юу бол архиваас одоо ингээд татаж авсан. Тэгээд энд бол миний аав одоо энэ юмд хөхмөрцсөн гэдэг ингээд биччихсэн. Тэгээд энд өөрийнхөө нэг нотыг бичсэн энэ юу бол манай аав бичиг бол одоо энэ монгол бичгийг бол одоо бүрэн эзэмшсэн. Нутгаа хайрлах сэтгэлийг өгсөн аавдаа баярлалаа гэж хэлжсэн. Одоо Говьалтай аймгийн Хөхмөрцсөн 90 жилийн ойгоор болно. Бид нутгийнхаа аавынхаа нутаг, аавын маань нутаг бидний нутаг. Тийм учраас бид өөрсдийнхөө хөлгийн жолоог аавын нутаг, өөрийн нутаг гэсэн сэтгэлээр бид нар удахгүй очно. Тэгээд 90 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа нутгийнхаа артанд аз жаргал сайн сайхныг бүсгийн ялганд Хөхмөрцсөн мал хүний нүдэнд хүн болгоны сэтгэлийг татсан тийм сайхан сум болгож хөгжүүлж үлгэр жишээ болоосай гэдэг эрүүлгийг төвшүүлье. Их Монгол элсийг хөөлөн мэлтэлцэх сангийн далай нуурын мандал их баг бэрхийн уулс мал сүрэг дэлхэн бэлчсэн уужим хүндий өглөөний нарыг тосон өндийхийг дээдсийн дахилгата өвгөн буурал мордуулын хан оройгоос харжээ зогсно. Үнэхээр уул ус ургамал ногоо хүн ардын сэтгэл тэгширсэн сайхан нутгаа. Манай Хөхмөрт сумын газрын гадарган далайн төвшнөөс дээш 1210-аас 1723 м дөрвөгдсөн элсэрхэг газар бөгөөд их баг тагилгат уулсын хамгийн өндөр нь сангийн далайвагийн нутагт орших морьт хайрхан уул билээ. Эцэг өвгдөөс үе дамжин тагиж байсан морьт хайрхан уулынхаа тагилгыг сумын засаг даргын тамгын газар сангийн далайваг хамтран зохион байгуулж нутгийн хан зан олны буян заяаг даатган уламжлал болгон тагсаар ирсэн билээ. Өвгөн буурал морьт хайрханы энэ жилийн тагилгыг зуны тэргүүн сарын шинийн 8-ны бэлэгт сайн өдөр их хайрханыхаа тэргүүн овоонд зохион байгуулсан. Ургах наран зүгт орших богд очирвааны хайрхны мөнгөлөг оргилыг олоод харчих санаатай нүдж хилээсэн ч ёр харагдахгүй. Зуны ихэнх сарын 15-ны наран шингэх үед мөнгөн твний толгойн чинээ харагддаг юм а гэж уншсан маань санаанд орж өвгөн буурал хайрхна дараа нэг ирэхдээ орон наран шингэх үед үзэнтэй гэж өөрөн өөртөөгөн ярьж зогссон. Төрсөн нутгийн уул ус
тэнгэр хангай цаанаал нэг зөөлөн амирлангүй санагдана. Их хайрхныхан тэргүүн овонд ном хуран идэ будааг аан өргөж зуншлаг сайтай хүн ардан төвшин сайхан өвчин зовлонгүй мал сүргэн өнөртгөн уйсан хүлгэн хурдан унсан хүүхдэн цаваа сэргэлэн хүчит бөхчүүд нь эрвэртай эргэхээ мэргэн харваачт нь оноо цэцээр тэгш дүүрэн байхыг бэлэгдэн даатгалаа. Морьтчууд өвгөн буурал хайрхныхаа овоог тагчхад морьтын дөрүлжийн овоонд наадмаа хийдэг заншилтай. Овооны наадамд хүчит 32 бүх баярлдаж 2 насны морь уралдлаа. Их насны морьдоос завхан голбагийн уяач Визиягийн бор морь төрүүлж, Хүйсийн говьбагийн амраагийн хонгор удаалж, сайн устбагийн молом жамцын хонгор, Хүйсийн говийн амар зайгийн халтар, мөн багийн жамцын хар айрагдлаа. Дөрвийн даваанд аймгийн зан Эрдэнэт оноолтоор сумын зан Ням тайвантай, аймгийн Начин Бямбатурж сумын зан Даш даваатай таарлаа. Аймгийн Начин Бямбатурж сумын зан Даш давааг түрж хөөнгүтээ суйлж давлаа. Сумын залуу зан Ням тайван ардын хувьсгалын 91 жилийн ойгоор сум даан төрүүлж сумын заан цол хүртсэн. Ховд аймгийн Чандбан сумын наадамд төрүүлж заан цолоо баталсан хурдан шаламга барил даантай өсчива залуу заануудын л нэг. Сумын зан Ням тайван хашир Начингийн хүчийн дагуул амар хаан давж үзүүр түрүүнд үлдлээ.
Хязаалан насны мордоос сангийн далай багийн уяач Чинбатын халтар үрээ төрүүлж ирлээ. Овооны наадамд их нас хязаалан насны нийлээд жараад хурдан морь уралдана гэдэг багтаа биш ээ. Хүйсийн гол багийн уяач амар заяагийн хээр үрээ удаалан аймгийн алдарт уяач инг сайхны үрээ айргийн гуравт тавилаа. Энэ наадамд бяр хүч уран мэхээрийн шалгаран үлдсэн үзүүр төрний хоёр бүх дэвэн дэвсээр гарч ирлээ. Аймгийн начин Бямбатурч за ням тайванг ганцхан дайрч ард нь гараад өвдөглүүлчихлээ. Захын гол багийн харьяат аймгийн начин Дамбын Бямбатурч төрүүлж Цоохор нуур багийн харьяат Сумын зан Цэмбэлийн ням тайван үзүүллээ. Эгшүүгт аймгийн зан Эрдэнэт, Сумын зан Баттулгын даш таваанаар үлджээ. Овооны наадмыг сангийн далай багийн засаг дарга Пүрвдоржийнхүү тун сайн зохион байгуулсны гадна мөн багийн харьяат Марушийн компани захирал хүн ивент итгэж сумын удирдлага Ахмад буурлуудаа хүндэтгэлд үзүүлсэн. Сангийн далай багаас Жамблын инг сайхан гэж аймгийн алдарт уяачийн уйд сойсон хөлгүүд хурдтай байна. Овооны наадамд нэг хурдан буян нь айрагдсан. Ховд аймагт зохиогдсон Галдан Бушгт хааны мэндэлсний 370 жилийн ой зориулсан баруун бүсийн даншиг наадмын их насны айргийн 5 морд говьалтай байсны нэг нь инг сайхных. Хөхмөртийнхөө өнөө үеийн хурдан хөлгүүд аймгийн алдарт уяач Гам Зориг, инг сайхан Юндэн, Цэцэн банд бусад Ахмад залуу уяачдын тухай удахгүй сайхан кино бүтээнэ. Алдарсан юм гинлээ үлэгэр жаргаж үлдсэн юм гинлээ авин матожирсэ адон зусмиула
бэлэгцийн урлаг мөнгө. Миний нутгийнхны амьдрал ажил үйлсийн амьд төв кино бэлэгцнэн үргэлжилсээр байх боллоо. Хөхмөр тэхэн хөх мөнх тэнгэрийг хэн нэвэлдэр өн мөнхөд жаргаж явах боллоо. Сэтгүүлч яруу найрагч мөнх төрийн шүлэг Монгол улсын гавьяа жүжигчин Батсүхийн аялгаугийн зохиосон Адун дусмын уул дуу манай хөхмөртийнхний сүлд дуу болон экспресээр Авин матожирсе Адун дусмын уула Эжимэн цаслан өргсөө Ихсний жиула Зуларч хаашаач явахгүй Золоо юм гэнлээ Торхгүй хэлснээс Томгдсон юм гэнлээ Авин матожирсээ Адун дусмын уула Цацлан өргсөө Ихсний жиула Авин матожирсээ Адун дусмын уула Эжимэн цацлан өргсөө Ингээс явахгүй яваа Миний ардын сэтгэл цагаан мишэх царайн итгэл дүүрэн мөнх тэнгэрийн онгон цэнхэр мөрөн голын усан цэнхэр мөнх тэнгэрийн онгон цэнхэр мөрөн голын усан цэнхэр Миний ардын цандан шоолоо Бэнтэн цааллоо Ёснарёо Талын санхны цурн залоо Тана мангэрийн үнэрэн хэтаа Талын санхны цурн залоо Тана мангэрийн үнэрэн хэтаа Ламын шуудум удас хаан баран зүндэр удас ханнагдом орен зүндэр удас хаан
яардын сэтгэл цаа